Жилийн ирэх тусам энэ төрлийн осол гэмтлийн тоо өсөж байгааг тоо мэдээллийн хүү харуулж байна. За холбогдох журамд зааснаар иргэд 4-р сарын 10-наас эхлэн замын хөдөлгөөнд ундаг дугуй, скутер, цахилгаан дугуй, мопед, мотоциклд оролцох хэрэгтэй. За мөн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тээврийн цагдаагийн албанаас явгууны замаар скутер, мопед зорчуулахгүй гэж мэдэгдсэн. Гэвч энэ талаарх дүрм журам тодорхойгүй байна. Тэгэхээр комисс бол энэ журмын төслийг бол яарвчлан эцэслэн батлахыг бол сануулж байгаа. Яагаад тэгэхээр тухайн 4 сарын 10-наас хөдөлгөөн зорчих энэ хөдөлгөөн нэмэгдээд ирэхээр журам өөрөө ойлгомжгүй, журам өөрөө байхгүй байх юм бол тухайн иргэдийн бас нөгөө аюулгүй байдал зорчих эрх зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсэх учраас энэ журмыг бас яаралтай баталж энэ иргэдийн энэ аюулгүй байдал энэ зорчих хөдөлгөөнийг зохицуултыг бас сайжруулж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хаа гэж найдажээ. 16 нас хүрээгүй бол цахилгаан скутер, мопедыг унж хөдөлгөөнд оролцохгүй гэдгийг бас онцгойлон анхаарч байгаа. Тухайн байгууллагууд ч гэсэн тухайн түрээсээ үйл ажиллагаа эрхэлж байгаа энэ аппликейшн e-Монгол систем рүү ороод нэгдсэн мэдээллийн системээр ингэж оруулж байгаа. Хэрвээ энийг зөрчөөд бага насны хүүхд унж явж байгаа тохиолдолд бид нэр бас бүртгэл мэдээллийн дагуу тухайн эцэг болон байгууллага дээр мэдээлэл шаардлагыг хөрвүүлэх болно. Өөрөөр хэлбэл явган хүний замаар скутер, мопед зорчуулахгүй гэж мэдэгдсэн хэрний холбогдох дүрм журам нь тодорхойгүй байгаа нь асуудал дагуулж байгаамаа. Иймээс хизээ батлагдах нь тодорхойгүй журам боловсруулахаас илүүтэйгээр эргэцэн орчныг углуургаар нь шинжлэх шаардлагатай байгаамаа. Учир нь хуулиас давсан журам байх ёсгүй. Тэгвэл энэ хүрээнд улсын хурлын гишүүн Батчимэг санаачлан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулад байна. Мопедтэй ер нь төстөөгөр ихэнх орнууд 14-өөс скутерийг бол жолоод тасны дээд хязгаарыг 14-өөс 16 гэж ангилж байна. Бид нар 16 гэдгээр оруулж өгсөн. За ингээд сурааныгоо хаашаа оруулах вэ гэхээр 12/2-оор техникийн дээд хурд нь 25 км/цагаас их бол за мотоцикл ангилтай замын хөдөлгөөнд оролцох эрх үхий этгээд байх нь байна гэж үзэж байгаа. Казахстан мопедо бүртгэж чинь энэжлээс мопедо бүртгэж чинь мопед шаардлага тавьж байна. Солонгос 23 онд билүү скутерийг 18 нас жолоод хэрэг үнэлтэй хүн унахыг хүртэх хязгаарлаж байна орнууд. 2025 онд л гэхэд сураантай хөдөлгөөнд оролцож байгаад 2 хүүхэд амиалтсан. Мөн эцэгчүүд бага насны хүүхдээ сураан мопедтэй хичээл сургуульд зөөдөг. Үүнээс үүдэлтэйгээр хүүхэд бэртсэн 120 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ бүхэн нь сураан мопед зэргийг эрх зүйн хүрээнд зохицуулах шаардлагатайг харуулж байна. Харин хуулийн төслийг өнгөрсөн улсын хурлын чуулганаар хилцэх хэсгийг дэмжсэн бөгөөд энэ чуулганаар хилцэхээр хүлээж байна.